2025 оны 12 дугаар сарын 23-ны орой 22 цаг 40 минутын орчимд дотоодын цэргийн тэг 5 дугаар ангид албааж байсан хугацаад цэргийн албаагчдын зодоо ноцтой хэрэг гарч уг үйл явдлыг харуулсан дүрс бичлэг цахим орчин тархснаар олон нийтийн анхаарлын төвд орлоо. Тус бичлэг цэргийн хувцастай хэд хэдэн залуус нэг албаагчийг хүч хэрэглэн зодож буй мэт дүр зураг бичигдсэн нь уг явдлыг дэрлэгт байж болзошгүй гэх хардлагыг нийгэмд үүсгээд байна. Дүрс бичлэг олон нийтэд тархсны дараа дотоодын цэргийн штаб уг асуудалд анхаарал хандууж дотоод хяналт шалгалтын ажиллагааг шуурхаа эхлүүлсэн талаар мэдээсэн. Шалгалтыг дотоод хяналт аюулгүй байдлын хилтэс хариуцсан явуулж байгаа бөгөөд мөн сонгон хайрхан дүүргийн цагдаагийн газрын 1-р хилтэс, цагдаагийн ерөнхий газрын холбогдох нэгжүүд хойшлуушгүй шалгалтын ажиллагаа явуулж уг үйлдэл нь гэмт хэрэг зөрчлийн шинжтэй эсхийг тогтоохоор ажиллаж байгааж. Албаас нэг сурвалжуудын мэдээснээр хэрэг толбогдсон этгээдүүд нь дотоодын цэргийн тэг 5 дугаар ангид хугацаа цэргийн алба хааж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон ч хин уг хэрэгт оролцсон, хин хохирсон, бие махбодын гэмтэл авсан эсэх зэрэг наривчилсан мэдээллийг одоогоор олон нийтэд зарлааг байна. Мөн уг хэрэгт эрүүгийн хэрэг нээсэн эсэх эсвэл зөрчлийн журмаар шалгаж байгаа эсэх талаарч албасны тайлбар гарааг байгаа юм а. Миний хариуцсан ажиллаж байгаа үүрэг үүсгэж байгаа ангийн хувьд бол энэ оны хугацаанд бол энэ тохиолдол дагаад ерөн гарах ёсгүй гэдэг ойлгож байна. Түрүүндээ хэллээ. Эцэг хүний хувьд гэсэн, за энэ ангийн хариуцж байгаа хүний хувьд гэсэн бүх л одоо шашилтны ардан шаардлагууд тэр хууль зүйн дотоод хэргийн сайд, за хүний эрхийн комисс, дотоодын зэргийн штаб, цагдаагийн ерөнхий газрын командлагчид нар бүгд одоо анхаарал тавьж шуурхай ажиллаж. За ер нь хугацаа цэргийн албаагчдын энэ харьцуулал цэргийн нийтлэг дүрмүүдээр болон цэргийн дотоод орны дүрмүүдээр хугацаа цэргийг үндсэн үйл заасан үүргийнхаа дагуу нэг жилийн хугацаанд хаах үүрэгтэй. Цайны асуудал төссөн гэдэг юм уу, энэ асуудал бий одоо хянан шалгаж байгаа хугацаа цэргийн албаагчид 25 оны 1-р ээлжээр цэрэгт татгсан иргэд байж байгаа төв хугацаас татгсан. За ийм байдал одоогоор хэвэн бай. Миний авсан мэдээлэл. За шалгалтын шалгалт байгууллагууд ямар мэдээж өгөхийг би одоо урьдчилж өмнөөс нь хэлэх надад мэдээлэл авдаг бай. Урьдчилсан байдлаар шүүгэмлэгийн үздэг дүгнэлтээр бол хэвэн бай. Нарийн мэргэжлийн үндэс шаардлагагүй гэсэн одоо тийм ам мэдээлэл урьдчилсан дүгнэлтийн мэргэжлийн инженераас авсан. Бид нар эрүүл мэндийн аюулгүй байдлын зохицуулалтаар төрийн засгийн албаагчдын нарийн мэргэжлийн эмчнэр үүсэлт хамруу болж байна. Сард хариуцлагатай мэдэгдээ. Бүгд хариуцлага тооцогдно. Энд бол хатуу хариуцлага тооцно. Ийм байх ёсгүй. Гэхдээ цаашдаа бол бид нар энэ дээр юу ярьж байгаа юм энэ төр засгаас айгүй анхаарж байгаа. Хууль зүйн сайдын дээр айгүй том анхаарал тавьж байгаа. Мэдээж батлан хамгаалах сайд одоо батлууд бас өчигдөр мэдээлэл гарсан. Бид нар батлан хамгаалах яам дээр энэ чинь батлан хамгаалахын нэгдсэн Монгол улсын үндэсний батлан хамгаалах бодлогын бичиг баримт гэдэг. Яг энэ төрийн цэргийн байгууллага, зэвсэгчийн хөлийн цэргийн бол энэ цэргийн үйл ажиллагаа, цэргийн нийт дүрмээр явж байгаа юмыг нэгдмэл байдалтай байдаг болохоор бид нар ямар ч тохиолдолд нэгдмэл байдлаар энэ цэргийн албыг хууль хэрэгжүүлэх нь цаашдаа яаж явах вэ? Тэгээд энэ дээр бид нар хүний эрхийн комисстэй бид нар нягт ажиллаж. Хууль зүйн дотоод төрийн дэд сайдаар ахлуулсан ажлыг зэг яралта дотоодын цэргийн штаб дээр ажиллуулж бүх дотоодын цэргийн ангиудаар мөнх эрдэнэ дэд сайдыг явуулж хэн шалгалт хийлэг. Дотоодын цэрэгний ялангуяа одоо сурвалж сурчлагаа одоо юу байдیں۔ Холбогдох бүх арга хэмжээг авч ажиллав. Тэгээ хариуцлага тооц. Академи хэрэг гарахгүй болтон хариуцлага тооцож ажиллах хэрэгтэй. За баасан дам генералч дэд сайд бүх цэргийн ангиудаар одоо цэрэг бол хүнийг сургадаг, соён гэгэрүүлдэг, эх орон чөлөөийг төлөвшүүлдэг ардын цэрэг байх болохоос биш. Ардын хүмүүсийг дэглэдэг газар байж таарахгүй. Энэ талаар одоо зохицоор хэмжээ авч ирж байна. Баасан дам дэд сайд, мөнх эрдэнэ дэд сайд нар хариуцж ажиллаж шийдвэрлэнэ. Тэд нар болохоор цолтой тийм хүмүүс байсан байна. Тэгээд ямар ч гэсэн зохиц зодтолцсон юм бол болох нь болсон байна. Тэгээд ямар ч би хүүгээ хараад ямар ч хүүгээдсэн гимтсэн барьсан юм бол байхгүй. Танаа хүүхд боцсон хэрэг бодол нөхцөл хэрэг хүчлийн талаар танаа хүүхд яг юу гэж тайлбарлаж байна? Тэгээд бас яг өөрөө ойлгохгүй байна. Нөө бүжиг тавтаад ороод ирсэн. Тэгээд тийм болсон юуны хангамжийн өрөөнд тэгсэн баха. Хангамжийн өрөөнд ийм бол зоолгч. Тэгээд ямарсан миний хүү албаа ямарсан бүрээ хаагаараад албаа ямарсан бүрээ хаачаараа л гэж. Тэгээд аав ямарсан бити тэгээд актер санаа зовоод сенсац хараад хэлээ л гэж.